Авилга гэж юу вэ? Энэ бол энгийн ойлголт. Авилга гэдэг нь эрх мэдэл албан тушаалаа хувийн ашиг сонирхлын төлөө урвуулан ашиглахыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд боловсрол зэрэг төрийн үйлчлэгийг авахын тулд хахуй төлөх явдалч байж болно. Эсвэл хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгө угаах схемч байж болно. Гэхдээ хамгийн чухал асуудал бол авилга танд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг ба авилгын зардал нь асар их хэмжээтэй байж болно. Авилга нь таны аж амьдрал, эрх мэдэл, эрүүл мэнд, эрх чөлөө, зарим тохиолдолд бүр амь насыг чохроож болзошгүй аюултай. Авилга нь ардчлалын үнэт зүйлс, хууль дээдлэх зарчим, төр дэтгэх итгэлийг алдагдуулж байдаг. Мөн таны эрүүл аюулгүй орчинд амьдрах, тогтвортой ирээдүйг зохицох боломжийг хязгаарладаг. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулагдах ёстой мөнгө завшигдвал таны ирээдүйн мөн хулгайд алдагдаж буй хэрэг. Харин улсын сургууль, эмнэлэг, зам барихад зориулагдсан хөрөнгө үр ашиггүй зарцуулагдвал иргэдийн илүү сайхан амьдрах боломж ч бас хамтдаа алдагдаж байдаг. Төрийн үйл ажиллагаа, хууль дээдлэх ёсыг сайжруулахад зарцуулагдах ёстой мөнгө завшигдвал шударга, аюулгүй ирээдүйд амьдрах таны боломжийг ч мөн хулгайлж буй хэрэг юм. Жил бүр бидний сайн сайхан амьдрал, нийгмийн хөгжлийг сайжруулахад зарцуулагдах ёстой мөнгө, авилга, хэл хахуулын улмаас хэдэн тэрбум ам доллараар урсан алга болж байна. Зарим үед энэ нь асар том, шийдвэрлэгдэх боломжгүй асуудал мэт харагдавч авилга бол устдашгүй зүйл биш юм аа. Хамтдаа бид авилгын эсрэг зогсож чадна. Бидэнтэй нэгдээрэй.